ноцтой хэрэг. Тайзан дээр гялалзаж байсан шилдэг одууд нь үнэндээ эмэгтэйчүүдийг тоглоом мэт үздэг чөтгөрүүд байжээ. Мансуур уулын хүчирхийлж хууль бусаар бичлэг хийдэг байв. Нууц чат групптэй охтыг доромжилсан бичлэгүүдэд хуваалцаж хохирогчдыг тоглоом мэтээр гайхуулж байв. Хэрв чатын түүхүүд задраагүй бол энэ бүхнийг хүмүүс хизээч мэдэхгүй байж магадгүй байлаа. Энэ бол 2019 онд Өмнөд Солонгосыг цочроож Аз даяар дуулан тарьсан Big Bang хамтлагийн гишүүн Синри болон Жон Жунён, Чой Жонхун зэрэг олон солонгос одуудыг хамарсан Burning Sun шөнийн клубын дуулянт хэрэг юм. Өнөөдөр бид эдгээр гин зэмгүй харагдах оддын цаадах жинхэнэ дүр төрхийг хамтдаа илчлэх болно. 여보세요? Өнөөдрийн түүхээ Өмнөд Солонгост нэгэн цагт маш алдартай байсан нэгэн эрэгтэй одоос эхлэе. Түүнийг нэрийг Жон Жунён гэдэг. 1989 онд төрсэн тэрээр 2012 онд Солонгосын үндэсний хэмжээний шалгаруулалтын нэвтрүүлэг болох Superstar K 4 дахь удаагийн улиралд бүртгүүлэн оролцжээ. Тухайн улирлын бүртгүүлэгчдийн тоо цувралын түүхэн дэх хамгийн дээд амжилтыг тогтоосон бөгөөд 50 сая хүн амтай Солонгост 2 сая 800 мянган хүн бүртгүүлж байв. Жон Жунён шалгуур бүрийг даван туулж, рок болон уянгын холимог маяг, царайлаг атлат хэрслүү, мөн хөвгүн шиг тайзны дүр төрхөөрөө тухайн үеийн үзэгчдийн гоо зүйн таашаалд нийцэж хамгийн алдартай оролцогчдын нэг болж эцэст нь 3 дугаар байр эзэлсэн юм. Дебют хийж шагнал хүртснийхээ дараа Жон Жунён оргил үедээ маш өндөр нэр хүндтэй байсан бөгөөд хамтлагийн гол дуучин төдийгүй үндэсний хэмжээний хэд хэдэн цэнгэнт нэвтрүүлгийн байнгын зочин болж хөгжин болон энтертайнмент салбарт хоёуланд нь маш амжилттай яваа. Өндөр нэр хүндтэй нэгэн байв. Гэтэл 2016 оны 9 сарын 23-ны өдөр Пак Хью Шил хэмээх солонгосын энтертайнмент сэтгүүлч нэгэн мэдээлэл хүлээн авчээ. Жон Жунён гэртээ найз охинтойгоо бэлгийн харилцаанд орж байхдаа гар утсаараа нууцаар бичлэг хийснийг найз охин нь газар дээр нь барьсан байна. Найз охин нь сандарч уурлаж бичлэг задрахаас айсандаа тэр даруй солонгосын цагдаа дуудлага өгсөн байна. Сэтгүүлч Пак Хью Шил тухайн оройн 22 цаг 50 минутанд энэхүү мэдээг онцгой мэдээ болгон цацсан бөгөөд энэхүү оддын дуулаан солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг тэр даруй дэлбэлжээ. Зөөлөн хайрын дуу дуулж эмэгтэй шүтэн бишрэгчдийн хайрыг татсан Жон Жунён ийм жигшүүртэй зүйл хийсэн гэдэгт хэн ч итгэхийг хүсэхгүй байв. 2 хоног чимээгүй байсны дараа олонний хил амын төвд байсан Жон Жунён эцэст нь гарч ирж цагдаагийн байцаалт өгсөн боловч хамгийн гол нотлох баримт болох гар утсаа цагдаад өгөхөөс татгалзаж харин хувийн 3 дахь талын шинжилгээний компанид өгч шалгуулжээ. Цагдаа нар ч утсыг өгөхийг шаардсангүй. Зөвхөн шинжилгээний компаниас тайлан гаргаж өгөхийг л хүссэн байна. Үүний дараа Жон Жунён яралтай хэвлэлийн баг хурал зарлав. Хэвлэлийн баг хурал дээр тэрээр өөрийгөө гин буруугүй бичлэг хийсэн нь 2 талын зөвшөөрөлтэй байсан гэж мэдэгджээ. 저 역시 당신 저희들 사이에 장난삼아 했던 부분이 지금 이렇게까지 알려지고 무리를 일으키게 될지는 전혀 상상하지 못했으며 나만 떳떳하면 넘어갈 수 있을 것이라고 섣불리 생각한 것이 너무 큰 잘못이었습니다. Агентлагийн зохион байгуулалт болон шүтэн бишрэгчдийн хамгаалтын дор олон нийтийн санал бодол эргэж эхлэв. Жон Жунён гин зэмгүй хохирогч мэтээр харагдуулж харин анх мэдээсэн энтертайнмент сэтгүүлч Пак Хью Шил олны бай болж хит туйлширсан шүтэн бишрэгчдийн галзуу дайралтад өртсөн байна. Эцэст нь энэхүү нууцаар бичлэг хийсэн хэрэг Жон Жунён гин буруугүйгээр суллагдсанаар өндөрлөв. Эхнээсээ дуустал цагдаа нар Жон Жунёнгийн утсыг шалгаагүй бөгөөд ямар ч бодит нотлох баримт олж чадсангүй. Агентлагийн цайруулах оролдлого амжилттай болж олон нийтийн санаа бодлыг өөрчилж чадсан ба Жон Жунён дуугаа дуулж цэнгэнт нэвтрүүлэгтээ оролцсон шүтэн бишрэгчдийнхээ хүндлэл болон алдар нэр хайр хүндэтгэлийг эдэлсээр байв. Гэвч түүний гар утсанд байсан хинч мэдээгүй нууцуд нь дата сэргээх мэрэгжилтнүүд аль хэдийнэ хуулбарлан авч үлдсэн байсныг тэр мэдсэнгүй. Энэ бол Жон Жунёнгийн өмгөөлөгч шинжилгээний компани ажилтан руу дарамтлан уцтаж буй аудио бичлэг. 경찰하고는 얘기는 다 됐고 좀 있으면 가실 건데 지금 전화드린 이유가 저희로서도 복원이 되든 안 되든 상관이 전혀 없는데 경찰에서는 차라리 복원 불가가 오히려 나을 것 같다라고 지금 말씀을 하셔서 그렇거든요. 이게 그냥 쓸데없는 고소 사건이 되나가지고 Ингээд хэрэг явдал болсноос хойш 3 жилийн дараа Жон Жунёнгийн утасны бүх дата мэдээллийг Солонгосын SBS телевизийн сэтгүүлч
Кан Кён Юнд нэрээ нууцлан нэгэн хүн илгээжээ. Сэтгүүлч дэлгэцийн өмнөх мэдээллийг хараад бүхэлдээ цочролд орсон бөгөөд хэсэг зуур юунаас эхлэхэж мэдэхгүй байв. Учир нь тэдгээр агуулга нь үнэхээр дэндүү ноцтой байлаа. Дотор нь асар их хэмжээний нүд, хальтрам чатын түүх, нууцаар хийсэн хувийн бичлэгүүд болон эрх мэдлийн хамгаалалт, цагдаа нартай хувилдсан агуулгууд байв. Тэдгээр тесрэлттэй чатын түүхүүдийн зарим хэсгээс Кан Кён Юн тухайн үеийн Азийн entertainment ертөнцийн шилдэг од Big Bang хамтлагийн гишүүн Синери мөн оролцсон байсныг санамсаргүйгээр олж мэджээ. Тухайн үед Синери аль хэдийнэ Солонгосын entertainment ертөнцийн супер од болсон байв. Тэрээр тансаг үдшилэг зохион байгуулах дуртай мөн шөнийн клуб нээж өөрийгөө Солонгосын Гэтсби болгох имиж бүрдүүлжээ. Синери залуугаараа асар их амжилтанд хүрсэн бөгөөд Солонгос дээд зэрэглэлийн үдшилэг зохион байгуулж чаддаг цөөхөн хүмүүсийн нэг байв. Түүний хүсэл тэмүүлэл зөвхөн entertainment ертөнцөөр хязгаарлагдахгүй байлаа. Ганнам дүүрэг бол Солонгосын нийслэл Сөүл хотын төв хэсэг юм. Өдрийн цагаар энд дээд зэрэглэлийн зоогийн газар томоохон компаниуд төвлөрдөг. Гялалцсан газар бол шөнийн цагаар шөнийн клуб, бар, насан туршидтын цэнгэний газруудын ноёрхол тогтож янз бүрийн хүмүүс холилдсон газар болдог. Синери Ганнамын шөнийн клубын салбарын асар их ашгийг олж харан албан тушаалтнууд болон хөрөнгө оруулагчтай тогтоосон харилцаагаа ашиглан энэ салбарт тоглогч болохоор зорж байв. 2016 онд Синери нэгэн чинэлэг бизнесментэй хамтран ажиллахаар тохиролцож мөн Жон Жуньон Солонгосын шилдэг хамтлаг FT Island-ийн гол гитарчин Чой Жон Хүн нартай хамтран нэгэн баар нээжээ. Гаднаасаа 3 шилдэг оддын нэр хүндийн ачаар баарны үйл ажиллагаа юр бусын эрчимтэй байж борлуулалт нь гайхалтай өндөр байв. Гэвч баар нээгдээд хитгэн хонож байхад Жон Жуньон дотор нь хувийн бичлэгүүд нууцаар хийж эхэлсэн бөгөөд зөвхөн баарны 7% эзэмшигчтэй тусгай жижиг групп үүсгэн нууцаар хийсэн бичлэгүүдээ дур зоргоороо тарааж байсныг хэн ч мэдсэнгүй. Хэрвээ зураг бичлэг хит ихсэх эсвэл чатын агуулга хэтэрхий эрсдэлтэй болвол Синери группийг устгах дохио өгдөг байв. Бүгд үүний дараа чатын группээс ар араасаа гарч гарсны дараа аппликейшн нь бүх чатын түүх, зураг бичлэгийг автоматар устгадаг байв. Ингэснээр цагдаа нар утсыг нь авсан ч ямар ч нотлох баримт олж чадахгүй байх байлаа. Гэхдээ Жон Жуньон нэгэн арга зээл хэрэглэж группээс гарах бүртээ хамгийн сүүлд гарч байгаа мэт дүр эсгдэг байсан ч үнэндээ огт гардаггүй байв. Тиймээс хуучин найз охин нь түүнийг хувийн бичлэг нууцаар хийсэн хэмээн гомдол гаргахад Жон Жуньон тэр үедээ группээс гарч асуудалгүй гэж бодон утасныхаа бичлэгүүдийг устгаад өгөгдөл сэргээх компани руу явуулах үед технологийн мэргэжилтнүүд датаг нь сэргээсэн байна. Ингээд 3 жилийн дараа нэрээ нууцлан entertainment сэтгүүлч болох Кан Кён Юнд өгсөн юм. Сэтгүүлч Кан Кён Юн Жон Жуньонгийн 2015-аас 2016 оны хооронд группийн гишүүдтэй хийсэн бүх чатын түүхийг цаг хугацааны дарааллаар нь үзэж шалгахад дотор нь тоо томшгүй олон эмэгтэйчүүд нууцаар бичигдэж хүчирхийлэлд өртсөн нотлох баримтууд нуугдж байлаа. Сэтгүүлч Кан Кён Юн чатын түүх дотроос нэгэн бичлэг олж харав. Жон Жуньон нэгэн охиныг арх уухыг шахаж байсан бөгөөд хажуудах хэрэгтэй нь Солонгосын рок од Чой Жон Хүн байлаа. 오늘 한 번 더 해봐. 섹시사가 키스. 섹시스. 한 번만 해봐. Энэхүү нууц чатын группт Синери хамгийн их нэр хүндтэй, хамгийн нөлөө бүхий байсан тул ах гэгддэг группийн цөмн байсан бөгөөд байнга үйл ажиллагааг удирдах чиглүүлдэг байв. Жон Жуньон охидтой хийсэн бичлэгээ байнга нууцаар авч группт илгээдэг байв. Чой Жон Хүн нэг их дуурдаггүй, ихэвчлэн Синеригийн зааврыг дагдаг байжээ. Сэтгүүлч Кан Кён Юн мэдээллийг цэгцлэх явцдаа зарим нэг анхны нээлтүүдийг хийжээ. 2016 оны 1-р сард Жон Жуньон, Чой Жон Хүн болон группийн бусад 4 гишүүн Сөүлийн ойролцоох цанын бааз руу явжээ. Энгийн мэт харагдах энэхүү цанын аялал нь үнэн хэрэгтээ эмэгтэйчүүдийн эсрэг чиглэсэн ам байлаа. Чой Жон Хүн өөрийн хідэн эмэгтэй найзуудыг хамт явахыг өрсөн бөгөөд тэд цанын баазын 5 одтой зочид буудалд архитан наригжээ. Тухайн оройн нууцаар дарсан зураг болон хүчирхийлж буй бичлэгүүдээ групптээ оруулж тухайн үед тэнд байгаагүй Синерид хуваалцсан байна. Бичлэгт группийн нэг гишүүн ухаангүй болсон охиныг хүчирхийлж байгаа нь тодорхой харагдаж байв. Сэтгүүлч Кан Кён Юн эдгээр бичлэгүүдийг хараад тэдгээр эмэгтэйчүүд энэ талаар огтхонч мдээгүй байсан гэж сэжиглэх хангалттай үндэслэлтэй байлаа. 2 сарын дараа 2016 оны 3 дугаар сард Жон Жуньон дэгд фэн уулзалт хийхин өмнөх өдөр зочид буудалд нэгэн эмэгтэй ухаангүй байхдаа Жон Жуньон болон Чой Жон Хүн нарт хүчирхийлүүлжээ. Тухайн үед группийн бусад гишүүд ч бас байсан бөгөөд бүгд харж дэвэргэж тэр ухаангүй болтлоо уугаад толгоогоо хагалах шахаж байна хэмээн шоолж үг хэллэг нь бүхэлдээ доромжлолоор дүүрэн байлаа.
Эмгэнэлтэй нэдгээр гаднаа зөөлөн харагддаг оддын эмэгтэй шүтэн бишрэгчдийн цар хүрээ маш том бөгөөд тэд эдгээр одуудыг итгэл үнэмшил мэт шүтэж тэдний төлөө мөнгө үрж тэднийг өмгөөлөн хамгаалдаг байтал өөрсдийн шүтэн биширдэг хүмүүс нь ар хударгаар эмэгтэйчүүдийг олз мэтээр гайхуулж, доромжилж, басамжилдаг байсныг огт мэдээгүй юм. Эдгээр одууд яагаад ийм дур зоргоороо хууль зөрчиж зүрхэлж байсан бэ гэвэл тэдний ард маш их эрх мэдэлтэй албан тушаалтан байсан юм. Сэтгүүлч Кан Кён Юн чатын түүхээс группт нэгэн ерөнхий прокурор хэмээх хүний талаар олон удаа дурдсан байсныг олж харсан бөгөөд тэр хүн нь тэднийг хамгаалж, гэмт хэргийг нь нуун дарагдуулж, шийтгэлээс мултрахад нь тусалдаг хамгаалтын бамбай байжээ. Ийм хамгаалтын бамбайтай байсан учраас Синри зөвхөн хідэн найзуудтайгаа нууцаар эмэгтэйчүүдээр тоглох төдийд сэтгэл ханахаа болжээ. Энэхүү бусармаг үйлдэл нь өөрт нь асар их эдийн засгийн ашиг авчирч чадна гэж тэр бодов. Биг Бang хамтлагийн гишүүний хувьд алдар нэрээрээ тэрээр янз бүрийн орны тэр бомтнуудтай маш амархан холбоо тогтоодог байв. Тэр бомтнуудтай харилцах явцдаа нэгэн асар том бизнесийн боломжийг олж харсан бөгөөд Синри эмэгтэйчүүдийг тэр бомтон хүмүүсийг татах хэрэгсэл болгон ашиглаж октийн биеэр асар их хөрөнгө оруулалт олж авдаг байжээ. Баар гоймингийн газраас гадна тэрээр Солонгосын дээд зэрэглэлийн шөнийн клуб нээхийг зорж байв. 2017 оны сүүлчээр Синри Филиппиний нэгэн арлыг түрээслэн төрсөн өдрийн үдшилийг зохион байгуулж, тэр бомтнууд болон Солонгосын 10-аад залуу эмэгтэйчүүдийг урьж нэргэжээ. Энэ үдшилэг дээр Синри олон тэр бомтнуудыг амжилттай ятгах асар их хөрөнгө оруулалт олж авсан байна. Дараа жил нь Солонгосын Сөүл хотын Ганнам дүүргийн хамгийн том шөнийн клуб болох Burning Sun албан ёсоор нээлттэй хийв. Синри шөнийн клубын гүйцэтгэх захирлын хуваар 20% хувьцааг эзэмшдэг байсан бөгөөд бүр өөрөө клубт DJ хийдэг байжээ. Оддын нэр хүндийн ачаар нэгдсэн даруйда Burning Sun Солонгосын хамгийн шилдэг шөнийн клуб болж тоо томшгүй олон тэр бомтнууд болон залуусыг татаж байв. Азийн тэргүүлэх шөнийн клубын хувьд үнэ нь маш өндөр байсан бөгөөд хамгийн энгийн ширээ ажлын өдрүүдэд доод тал нь $1,500, харин амралтын өдрүүдэд шууд 5 дахин нэмэгдэж $7,500 болдог байв. Төрөл бүрийн баярын өдрүүдэд бүр хэдэн $10,000 эхэлдэг байжээ. Клубын цэсний хамгийн үнэтэй архины багц нь $75,000 хүрдэг байв. Хэрэв VIP үйлчлүүлэгч ирж энэ багцыг захиалбал хэдэн 10 дур булаам охид ширээнийх нь өмнө эгнэн зогсож, салют асаан баяр хүргэж, цахим дэлгэцээр баян эрхмийн ширээг дурдан гүйлгдэг байв. Шөнийн клуб гаднаасаа тансаг харагдах боловч үнэндээ эмэгтэйчүүдийн хувьд там байлаа. Клубын үйлчилгээний ажилтнууд үүдэнд үйлчлүүлэгчдийг угтан авч энд ирсэн хөөрхөн охтыг тайзны бүс рүү аваачдаг байсан бол VIP үйлчлүүлэгчдийг шууд л тусгай ширээ рүү хүргэдэг байв. Асар их мөнгө зарцуулсан VIP үйлчлүүлэгчид зөвхөн тэрхүү сүртэй угтан авалтыг хүсээ зогсохгүй клубын далд үйлчлэгийг хүсдэг байжээ. Синри болон түүний багийнханд клубын доор нэгэн нууц өрөө байв. Гадаа нь хамгаалагч зогсох бөгөөд дотор юу ч болж байсан гадагшаа огт сонсогддоггүй байлаа. Клубын ажилтнуудын дунд нэгэн нууц үг байдаг байсан бөгөөд тэд эмэгтэй үйлчлүүлэгчдийг ус, хөөрхөн эмэгтэйг сайн ус, арай энгийн эмэгтэйг хачир гэж нэрлэдэг байв. Тэд клубт ирсэн хөөрхөн охтын зургийг нууцаар дарж VIP үйлчлүүлэгчдэд илгээн сонгуулдаг байсан бөгөөд ажилчдын шагнал урамшуулал нь VIP үйлчлүүлэгчид хэр их сайн ус нийлүүлэхээс хамаардаг байв. Тэд VIP үйлчлүүлэгчийн сонгосон эмэгтэйг урьдчилан архиар шахаж, ухаан алдуусныхаа дараа VIP үйлчлүүлэгчийн өрөөнд хүргэж өгдөг байсан тул VIP үйлчлүүлэгчид цаг өрөхгүйгээр хүссэн зүйлээ авдаг байжээ. Үүнд клубын бармен, зөөгч, бүжигчин зэрэг ажилтнууд ч багтдаг бөгөөд тэд VIP үйлчлүүлэгчийн нүдэнд өртвөл шууд л параметр ашиглагддаг байв. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эдгээр VIP үйлчлүүлэгчид бичлэгүүдэд хоорондоо хуваалцаж дараагийн сонголтоо хийн бүхэл бүтэн сүлжээг үүсгэсэн байв. Клуб охтын зураг бичлэг дээр үн тавьж дуудлага худалдаагаар оруулдаг байлаа. Хэрэв нэг охиныг хэд хэдэн хүн эсвэл үн хаялцуулж аль нэг VIP үйлчлүүлэгч өндөр үнээр авсан тохиолдолд клубын ажилтнууд зураг дээрх охиныг ямар нэгэн аргаар ухаан алдуулан клубын нууц өрөөнд авч ирдэг байжээ. Нэгэн эмэгтэй клубт өнгөрүүлсэн аимшигт явдлаа дурсахдаа тухайн үеийн дурсамж нь маш бүдэг бадаг болсон байсан гэжээ. 버닝썬을 갔을 때는 저희는 아예 애초에 나 오늘 이상한 것 같아. 되게 빨리 취하는 느낌이야. 나 앞으로 술 먹으면 안 될 것 같아. 라고 얘기를 해서 동생이 알겠다고 했어요. 그러고서 자리로 돌아왔는데 갑자기 어느 순간 제가 정신을 차려보니까 그냥 침대에 였어요. 그 사람이 갑자기 저한테 이제 달려들어서 강제로 이제 옷을 벗기고 제가 이제 소리 지르려고 하고 하니까 입을 틀어막고
이제 저는 뭘 당하지 않으려고 이제 몸을 계속 일으키게 되잖아요. 일으키는 과정에서도 계속 위에서 거의 진짜 무슨 심폐소생술 하듯이 막 짓누르니까 숨도 못 쉬겠고 그래서 그냥 포기하고 있었어요. 그냥 저를 죽일 것 같았어요. 그때 제가 그렇게 고통스러워하는데도 자기가 멈추지 않고 계속 그 바닥으로 내려와서 무릎 꿇고 빌었어요. 집에 보내달라고. 울면서 빌었어요. 가겠다고 하니까 사진을 찍으면 보내주겠대요. 웃으라고 하는데 웃음이 안 나오고 얼굴을 가리고 싶잖아요. 얼굴을 그냥 못 가리게 하니까 그냥 V를 했고 그러고서 그냥 저는 급하게 나오게 됐어요. 근데 사실 그때도 잘 기억이 흐릿해요. Тэрээр дараа нь цагдаагийн газар очиж гомдол гаргасан боловч нөгөө залуу V буюу Peace гэж гараа гаргасан зургийг нь нотлох баримт болгон ашиглаж хоёр талын зөвшөөрөлтэй байсан гэж мэдүүлжээ. Клубын хувьцаа эзэмшигчид том албан тушаалтнуудын ард талтай байсан тул охины гомдлыг хөнгөн авч үзэж VIP үйлчлүүлэгч ямар ч асуудалгүй мултарсан байна. Ийм эмгэнэлт явдал Burning Sun клубт өдөр бүр тохиолддог байсан бөгөөд энэ бүхэн Синригийн эзэнт гүрний ардах харанхуй цайзыг бүснөөсөн нэгэн гинтийн мөргөлдөөн гарах хүртэл үргэлжилсэн юм. 2019 оны ихээр 29 настай Ким гэгч залуу найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр Burning Sun очжээ. Клуб хитрхи чимээ шуугантай байсан тул Ким дундуур нь гадаа гарч агаар амьсгалахыг хүсэж гарах үедээ нэгэн охиныг ухаангүй шахан байхад нь нэг эрэгтэй хүн чирч авч явж байхыг санамсаргүй харжээ. Охин илт эсэргүүцэж тусламж ирж байсан тул Ким яран очиж саад хийхийг оролдсон боловч энэ нь клубын хамгаалагчдын анхаарлыг татжээ. Ким нөхцөл байдлыг тайлбарласан боловч хамгаалагчид тусалсангүй. Ким охиныг хамгаалахыг оролдсон боловч харин ч өөрөө клубээс чирүүлэн гарч хид хідэн хамгаалагчдад сүрдүүлэн зодуулж эцэст нь Кимийн 3 хавир хугарсан байна. Цагдаа нар хэргийн газарт ирснийхээ дараа ганцхан Кимийг л баривчлан цагдаагийн хилцс рүү авч явжээ. Клубын гадаах хяналтын камер энэ бүх үйл явцыг маш тодорхой бичиж үлдээсэн байлаа. Ийм байж боломгүй хэрэг гарсан нь тэр даруй Солонгосын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд оров. Бусдад туслахыг хичээсэн ч харин ч доромжлуулсан Ким хөх ордонд өргөдөл гаргасан бөгөөд уг өргөдөлд клубт гарсан хүчирхийллийн хэрэгүүд болон клуб орон нутгийн цагдаагийн хооронд байж болзошгүй хууль бус харилцааны талаар наривчлан бичсэн байв. Энэ явдал маш их анхаарал татсан бөгөөд үүнтэй төстэй явдал тохиолдож байсан олон охид клубт өөрсдөдөө тохиолдсон зүйлсийн талаар зориглон ярьж эхэлснээр олон нийтийн дургүйцлийг улам ихээр төрүүлжээ. 클럽에서 20대 손님이 보안 요원들에게 집단 폭행을 당했습니다. 갈비뼈 여러 대가 부러질 정도로 크게 다쳤는데 정작 출동한 경찰은 때린 사람이 아니라 맞은 손님만 체포했습니다. Төд удалгүй нийгмийн сүлжээг цочроосон нэгэн нууц бичлэг гарч ирэв. Улаан угаалгын өрөө гэж нэрлэгдсэн энэхүү бичлэгийг клубын дотор авсан байв. Үүний дараа интернетээр вирус мэт тархсан энэ бичлэгт нэгэн охин бүрэн ухаангүй байдалтай байгаа нь харагдаж байлаа. Үүнээс хойш Burning Sun клубын дуйлан хяналтаас гарч шүүмжилсэн дуу хоолой тасралтгүй гарсаар асар их дарамтын дор Burning Sun үйл ажиллагаагаа зогсоохоо мэдэгдэхээс өөр аргагүйд хүрв. Синрич мөн шүтэн бишрэгчдээс уучлалт хувь. 저의 불찰로 이뤄졌던 모든 일들로 인해서 많은 팬분들과 많은 분들 걱정하시고 실망하시고 심려를 끼쳐드린 점 다시 한번 죄송하다는 말씀 드리고 싶고요. 사실 좀 솔직하게 말씀드리면 작년에 이제 제가 이제 사업도 하고 뭐도 한다 그러면서 방송에서 비춰진 모습들도 있고 그러면서 이제 비춰진 발명도 있고 성심이라고 많은 분들이 좀 이렇게 불러주시고 했는데 좀 겸손하지 못했던 것 같습니다. Синри өөрийнхөө алдааг даруухан бус байсан, хяналт сул байсан хэмээн тайлбарлаж, харин өөрийн удирдсан гэмт хэргийнхээ талаар дурдахгүй өнгөрөхийг оролдсон байна. Хэдийгээр хэрэг маш том болсон ч Синригийн дээд зиндааны тэр бомтнуудтай тогтоосон гүнзгий харилцааны ачаар энэ хэргийг чимээгүйхэн дарж өнгөрүүлэхийг оролдож байв. Хүмүүс үүнийг мартах үед клубт гарсан гэмт хэргийн төлөө хинч хариуцлага хүлээх шаардлагагүй болно гэж бодож байлаа. Гэвч Синри тэргүүтнүүдийн хувьд SBS-ийн Entertainment сэтгүүлч Кан Кён Юн, Жон Жун Йонгийн утасны бүх мэдээллийг аль хэдийнэ цэгцэлж дууссан гэдгийг сансангүй. Эдгээр мэдээлэл нийтлэгдэхэл юм бол аль хэдийнэ шуурганд өртөөд байсан Синри тэргүүтнүүд гарцаагүй өөрсдийнхөө гэмт хэргийн төлөөсийг төлөх болно гэдг нь ойлгомжтой байлаа. Яг энэ үед Солонгосын өмгөөлөгч Банг Жон Хён мөн офисынхаа шуудангийн хайрцагт нэрээ нууцлан үлдээсэн флаш хүлээн авсан бөгөөд дотор нь Жон Жун Йонгийн гар утаснаас сэргээсэн өнөөхөл мэдээллүүд байв.
Үүнээс хойш сэтгүүлч Кан Кён Юн өмгөөлөгч Банг Жон Хённаар хамтран ажиллаж үннийг дэлгэхээр бэлтгэж эхэлжээ. Гэвч энэ үйл явц төсөөснөөс ч илүү хэцүү байлаа. Энэхүү мөрдлөг зөвхөн тэдгээр хохирогчдын шудраг ёс төдийгүй Солонгосын entertainment ертөнцийн харанхуйг устгаж эрх мэдлийн хамгаалалтын бамбайг эвдэж чадах хэсэгтэй холбоотой гэдгийг тэд мэдэж байв. Үүний дараа Кан Кён Юн сэтгүүлч оддын нэрийг дурдаагүй боловч нэгэн од шөнийн клубт биеэ үнэлэгч зуучилдгийг онцлсон мэдээ нийтэлжээ. Мэдээ нийтлэгдсэн даруйд томоохон үйл явдал болж бүх нийтийн шуугианд игдэв. Хэдхэн цагийн дотор Сенри өөрөө цагдаагийн хилцэд очиж байцаалт өгөв. 일단 저는 오늘 오전에 저에 대한 엄중한 수사를 촉구드리는 탄원서를 경찰에 제출하였습니다. 하루빨리 이 모든 의혹들이 진상 규명될 수 있도록 성실하게 조사 임하겠습니다. 그동안 버닝썬에서 성접대 네, 마약 감사합니다. 모발 검사에 임하실 계획 Хэргийн жинхэнэ эргэлт нь нэгэн чухал гэрчийн мэдүүлгээс үүдэлтэй байсан бөгөөд тэр хүн бол Солонгосын дуучин, жүжигчин, мөн pop охтын хамтлагийн гишүүн Гу Хара байлаа. Тэрээр энэ хэрэгт холбогдсон Чой Жон хүнтэй бэлтгэгдэж байх үеэсээ эхлэн олон жил нөхөрлсөн дотны найзууд бөгөөд Синри Жон Жуньон нарыг ч мэддэг байв. Тэрээр сэтгүүлч Кан Кён Юнтэй өөрөө холбогдсон тусламж санал болгожээ. Кан Кён Юн түүнд хамгийн том бэрхшээл нь чатын түүхэнд ерөнхий прокурор гэж нэрлэгдсэн тэр том хүнийг олж чадахгүй байгаа явдал гэдгийг хэлэхэд Гу Хара өөрөө туслахыг санал болгож Чой Жон хүн рүү уцтаж бүх үйл явцыг бичиж авсан байна. 되게 높은 사람이랑 아는 것 같더라고요. 제가 보니까. 네네네. 한번 봤던. 아니, 골프를 한번 쳤었어요. 근데 얼핏 듣기로는 뭐 청와대 지금 계신다고 하더라고요. 근데 과거에 경찰 경력이 있으시고. Бичлэгт Гу Хара найз нөхдийн харилцаагаа ашиглан Чой Жон хүнийг ятгсан бөгөөд ингэснээр Синригийн эзэнт гүрний ард хамгаалалтын бамбааны жинхэнэ дүр төрх эцэст нь ил болжээ. Тэр хүн бол ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллаж байсан цагдаагийн ахлах офицер Юн Гюгийн байв. Гу Хара сэтгүүлч Кан Кён Юнд тусалсан шалтгаан нь тэрээр өөрөө мөн нууцаар бичлэгт өртсөн хохирогч байсан явдал юм. Ердөө 1 жилийн өмнө түүний найз залуу түүнийг зодож хувийн бичлэгийг нууцаар хийн олон нийтэд цацна гэж сүрдүүлж Гу Харагийн урлагийн амьдралыг сөөрүүлнэ гэж занал хийлж байжээ. Эцэст нь Гу Харагийн найз залуу зодтолдсон болон шантаажилсан хэрэгээр гин буруутайд тооцогдсон юм. Гэвч энэ явдал Гу Хараад хохирогч охтын шаналл тусламж авч чадахгүй байх ямар байдгийг гүнзгий мэдрүүлжээ. Яг ийм учраас л тэрээр Кан Кён Юнд эдгээр гэмтэргийг илчлэхтэн тусалж илүү олон охтын дуу хоолой болохоор хатуу шийдсэн байна. Гу Харагийн тусламжтайгаар Кан Кён Юн гол нотлох баримтуудыг гартаа оруулав. 48 цагийн дотор тэрээр 2 чухал мэдээ нийтэлсэн нь Солонгосыг тэр чигтэн дэлбэлж Жон Жуньон, Чой Жон хүн, Синри нарыг шууд шүүмжлэлийн бай болгон тэдний эрх мэдэлтнүүдтэй хувилцсан үннийг дэлгэсэн байна. Жон Жуньон дээгүүр фэн уулзалт хийхийн өмнөх шөнө юу болсныг та бүхэн санаж байгаа үсттэй. Тэр хүчирхийлэлд өртсөн охин хэрэг гарах үед бүрэн ухаангүй байсан бөгөөд өөрт нь юу тохиолдсныг ч мдээгүй байсан юм. Сэтгүүлч Кан Кён Юнгийн мэдээг харж байж л өөрийгөө хохирогч уснаа ухаарчээ. Кан Кён Юн болон өмгөөлөгч Банг Жон Хённаар түүнтэй уулзаж гомдол гаргах эсхийг нь асуухад тэр огт эргэлзэлгүйгээр зөвшөөрсөн байна. Олон нийтийн санал бодол бүрэн дэлбэрч иргэдийн уур хилэн өмнө Солонгосыг бүхэлдэн нөмрөв. Тухайн үед гадаадад зураг авалттай байсан Жон Жуньон яаралтай Солонгост буцаж ирсэн бөгөөд удалгүй цагдаа нар баривчилжээ. 보도된 카카오톡 내용 전부 사실입니까? 피해자들과 사실 말씀 없으십니까? 시청자와 팬들한 사실 없으십니까? Сэтгүүлчдийн асуусан асуултуудад Жон Жуньон зөвхөн толгоогоо гудайлган зогсож байв. Үүний зэрэгцээ Чой Жон хүнийг гисчилсэн цагдаагийн ахлах офицер Юн Гюгийн албан үүргийг төдгөлзүүлж мөрдөн байцаалтанд оруулав. Чой Жон хүнийг ч мөн сэжигтмээр баривчлав. Харин Синрийг биеэ үнэлэгч зуучилсан, хөрөнгө шамшигдуулсан, хууль бусаар бичлэг хийсэн зэрэг олон хэрэгээр үргэлжлүүлэн шалгасаар байв. Тэгвэл эцэст нь тэд ямар шийтгэл хүлээсэн бэ? Энэ хэргийн шүүх ажиллагаа 2021 оноос 2023 он хүртэл үргэлжилж анхан шатны, давж заалдах шатны болон дээд шатны шүүхийн шийдвэрүүд гарчээ. Гол хүмүүсийн ялын хэмжээ нэлээд хөнгөн туссан мэт санагддаг. Жишээлбэл Синри. Анхан шатны шүүхээс нийт 9 зүйл ангиар Синрид ердөө 3 жилийн хорих ял, 1 тэрбум 100
50 сая воны торгуул оноожээ. Давж заалдах шатны шүүх хурлын дараа Синери гин бурууга хүлээн зөвшөөрснөөр ялаа хөнгөрүүлж эцсийн шийдвэрээр ердөө 1 жил 6 сарын 20 ял авч торгуулийн хэмжээгч өөрчилсөн байна. Синери 2023 оны 2 дугаар сарын 11-нд ялаа эдэлж дуусгаад суллагджээ. Жон Жуньонг хууль бусаар бичлэг хийсэн. Нууц бичлэг тараасан зэрэг олон хэрэгээр анхан шатны шүүхээс 6 жилийн 20 ялаар шийтгсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс ялыг нь хөнгөрүүлж эцэст нь 5 жилийн 20 ял оноосон байна. Тэрээр 2024 оны 3 дугаар сарын 19-нд ялаа эдэлж дуусаад суллагдсан. Чой Жон хүнийг чат группт хууль бусаар хийсэн бичлэг хуваалцсан. Цагдаа нартай хуульцсан хэрэгээр анхан шатны шүүхээс 5 жилийн 20 ялаар шийтгэжээ. Давж заалцсны дараа зарим хохирогчдтой эвлэрсэн тул эцсийн шийдвэрээр 2 жил 6 сарын 20 ял оноосон бөгөөд 2021 оны 11-р сард ялаа эдэлж дуусаад суллагдсан байна. Жон Жуньон, Чой Жон хүн, Синери нар бүгд ялаа эдэлж дуусан суллагдж, Солонгосын entertainment ертөнцөөс гарч байгаагаа зарласан. Харин тэдний чатын түүхэнд ерөнхий прокурор хэмээн нэрлэгдсэн Юнгюгийн холбогдох хэрэгүүд ихэвчлэн гин буруугүйд тооцогдож, эсвэл ердөө 20 сая воны торгуул ногдуулсан бөгөөд бодитоор шоронд ороогүй юм. Энэ хэрэгт холбогдсон группийн бусад гишүүд болон шөнийн клубын холбогдох ажилтнууд эцэстээ тэнсэн харгалзахаас эхлээд 4 жил хүртэлх 20 ял авсан бөгөөд ихэнх нь харьцангуй хөнгөн байлаа. Эдгээр ялын шийдвэр Солонгосын нийгэмд маш их маргаан үүсгэсэн бөгөөд олон хүн ялын хэмжээ хэтэрхий хөнгөн байна гэж үзэж давж заалдах явцад гин бурууга хүлээх болон эвлэрх нь ял хөнгөрүүлэх чухал хүчин зүйл болсныг шүүмжилжээ. Энэхүү шөнийн клубын дуулаанд өртсөн зарим эмэгтэйчүүд хизээч шүүхийн танхимд ирээгүй бөгөөд тэд одоо хүртэл айдас шаналл дунд амьдарсаар байна. Тэдний хамгийн их санаа зовж төгсдөг зүйл нь өнөөх бичлэгүүд тархсан эсэх асуудал юм. Энэ айдас бол хууль бус бичлэгт өртсөн бүх хохирогчдын нийтлэг хар дарсан зүүд билээ. Охид эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг илүү сайн хамгаалахыг цагдаа нараас шаардаж, урай лоозон барьсан цуврал эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Сэтгүүлч Кан Кён Юн, Пак Хью Шил, уран бүтээлч Го Хара, өмгөөлөгч Банг Жон Хён нар өөрсдийн эр зэрэг тууштай байдлаараа харанхуйгаар дүүрэн Солонгосын entertainment ертөнцид багц чулуу гэрэл гэгээ авчирсан юм. Сэтгүүлч Кан Кён Юм ярилцлага өгөхдөө би зүгээр л аврах том цөөрөм рүү жижигхэн чулуу шидсэн төдий олон 10 жил чимээгүйхэн хүлээн зөвшөөрөгдсөн бэлгийн болон эрх мэдлийн асуудлын эсрэг нэг удаагийн анхааруулга өгсөн. Гэхдээ одоо цөөрөм дахин нам гүн болсон. Хэдийгээр энэ аврах цөөрөм нам гүн байдалтай эргэн орсон ч шидэгдсэн тэр жижигхэн чулуу аль хэдийн анхааруулах тохиогоо өгсөн гэжээ. За ингээд энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Таалагдсан бол дагахаа битгий мартаарай. Дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяртай.